Монгол Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ төсвийн тухай хуулийн 8-р зүйл заасны дагуу Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан нэгтгэн боловсруулж Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэлд батлах тухай Улсын хурлын тогтоолыг төслийн амтаа хүн танилцуулж байна. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд улсын төсөв, орон нутгийн төсөв, үндэсний баялагын сан, нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн гүйцэтгэлийг хамрууллаа. Монгол Улсын эдийн засаг 2025 оны урьдчилан гүйцэтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүн 89.9 их 80 төгрөгт хүрч эдийн засгийн өсөлт 6.8%, инфляцийн түвшин оны эцэс 7.5%, гадаад худалдааны нийт эргэлт 27.1 тэрбум $, хүрсэн бол гадаад худалдааны тэнцэл 4.4 тэрбум $-ын ашигтай гарлаа. Нэгдсэн төсвийн 2025 оны гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн орлого тусламжийн дүн 30 их 80 303.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.7%, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 31 их 80 331 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.8% тус хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их 80 27.9 тэрбум төгрөгийн алдагдaltaа гарсан дотоодын нийт бүтээгдэхүүний 1.1%-тэй тэнцэж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн нэгд хэсэг заасан төсвийн тусгай шаардлагыг нэгдсэн төсвийн 2025 оны гүйцэтгэл дараах байдлаар хангаж байна. Үүнд нэгдсэн төсвийн орлого 33 их 80 179.2 тэрбум төгрөг, үүнээс гол нэр төрлийн эрдэс баялагын үнийг тэнцвэржүүлсэн журмаар тооцож нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого нийт 30 их 80 303.2 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч ирээдүйн үе санд 1 их 80 710.6 тэрбум төгрөг, хуримтлын санд 603 тэрбум төгрөг, тогтворжуулалтын санд 562.5 тэрбум төгрөг тус хуурилсан төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6-1-ийн нэгт заасан нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх төсвийн тусгай шаардлагыг хангасан. 2. Нэгдсэн төсвийн урсгал зардал 2025 онд 24 их 80 237.8 тэрбум төгрөг буюу дотоодны нийт бүтээгдэхүүний 26.9% хүрсэн төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6-1-3 заасан урсгал зардал нь дотоодын нийт бүтээгдэхүүний 30%-аас хэтрэхгүй байх тусгай шаардлагыг хангасан. 3. Засгийн газрын өрийн нэрсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдэл 35 их 80 407.6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 39.4% хүрсэн төсвийн тогтвортой байдлын хуулийн 6-1-4-т заасан засгийн өрийн үлдэгдэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний 60%-аас хэтрэхгүй байх тусгай шаардлагыг хангасан. 4. Нэгдсэн төсвийн 2025 оны суур тэнцэл 1 их 80 113.9 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.2%-тэй тэнцэх ашигтай гарсан нь 2025 оны төсвийн жилээс шинээр хэрэгжүүлж төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6-1-2 заасан нэгдсэн төсвийн суур тэнцэл нь тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2 буюу түүнээс дээш хувийн ашигтай байх тусгай шаардлагатай нийцээгүй. Төсвийн тухай хуулийн 57-гийн 2 дахь хэсэгт орон нутгийн төсвийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл тухайн жилийн төсвийн хуульд нийцүүлэн алдагдaltaгүй төлөвлөлөн баталж хэрэгжүүлнэ гэж зохицуулсан боловч мөн хуулийн 57-гийн 3 дахь хэсэгт орон нутгийн төсвийн урд оны үлдэгдлээс санхүүжүүлэх зарлагыг төсөв тусган баталж хэрэгжүүлэх ба зарлагын санхүүжүүлэх их үүсвэрээс хэтрэхгүй байна гэсэн одоогийн хууль эрх зүйн зохицуулалт нь төсвийн суурь тэнцлийн тусгай шаардлагыг хангахад сүргээр нөлөөлж байна. Тайланд донд улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 18 их 80 988 тэрбум төгрөг хүрч 95.9% биелэлтэй өмнөх оны гүйцэтгэлээсээ 1 их 80 101.2 тэрбум төгрөгөөр буюу 5.5%-аар буурсан бол нийт зарлага цэвэр зээлийн дүн 20 их 80 414.3 тэрбум төгрөг буюу 90.5% гүйцэтгэлтэй гарлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 он 613 төсөл арга хэмжээний гүйцэтгэлд 2 их 80 135.4 тэрбум төгрөгийн буюу 73% санхүүжилтийг, гадаадын зээл тусламжийн хүрээнд 116 төсөл арга хэмжээнд 1 их 80 874.9 тэрбум төгрөг буюу 96% санхүүжилтийг, нийт 729 төсөл арга хэмжээнд 4 их 80 10.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож энэ хүрээнд 1800 орчим аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ажилласнаар 110 мянган ажлын байрыг хэвээр хадгалж улсын хэмжээнд 490 төслөөр барилга байгууламж ашиглалтанд орууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хувьд гүйцэтгэлээр бүрэн санхүүжүүлэх зарчим баримтлсан 2025 онд ажил хийгдсэн боловч төсвийн орлогын биелэлтэд уялдуулж санхүүжилтийн бүрэн олгоогүй нийт 286 тэрбум төгрөгийн гүйцэтгэл бүхий он дамжин үргэлжлэх төсөл арга хэмжээг 2026 оны батлагдсан санхүүжилтээс олгоод байна. Тайланд донд Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэж S&P агентлагаас B+ эерэг байсныг BB- тогтвортой түвшинд, Moody's агентлагаас B2 байсныг B1 тогтвортой түвшинд хүргэж, Fitch агентлагаас B+ тогтвортой түвшинд твээр хадгалж зээл эрсдлийн үнэлгээг нэг шат агуулсан байна. Төсвийн тухай хуулийн 8-р зүйлийн 8.11, 8.12 дахь заалт тусдаасны дагуу нэгдсэн төсвийн гүйцэтгэл засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан төрийн аудитын төв байгууллагад хүргүүлж аудит хийлгэн улсын төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлого зарлагын хэмжээг баталгаажуулсан болно. Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталж өгнө. Анхаарлаа тусад баярлалаа. За мэдсэн сайд баярлалаа. Монгол Улсын 2025 нэгдсэн төсвийн гүйцэтгэл засгийн газрын 2025 оны санхүү нэгдсэн тайлангийн талаарх төрийн аудитын дээд байгууллагын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудитор Сандгийн Магнаас руу танилцуулнаа. Таныг энэ